Термометр функцийн уламжлалын тухай хичээл үзье. За уламжлал гэдэг чинь ямар нэгэн үзэгдэл явагдаад тэнд ямар нэгэн хэмжигдэхүүн хэн нэгнээсээ хамаарат өөрчлөгдөж байгаа өөрчлөлтийн тухай ярьж байгаа юм аа. За бид нар математик хичээл дээр y тэнцүү а синус хаалтан дотор омега 0 t нэмэх нь p 0 гэсэн тригонометр функцийг үзсэн байгаа. За энийг ерөнхийд нь бичих юм бол y тэнцүү a синус p. За а бол даалгавар гэж байна. Даалгаврын дээр нөгөө тухайн би тэр тэнцвэрийн байрнаас хамгийн их холдогцоо хэлнэ. За энэ p фаз нь омега 0 t дээр нэмэх нь p гэсэн энтэй тэнцвэр дагаад байгаа. Тэгэхээр ийм хэлбэрээр бичихлээр энд хоёр зүйлийн тухай. Нэгдүгээр синус функцийн тухай юм. Хоёрдугаар дахиад синус функц маань өөрөө дахиад давхар хугацаанаас хамаарч байгаа. За энэ бол физик дээр найраг хэлбэлзэлтэр их судлагдана. Гэвч бид нар найраг хэлбэлзлээс өмнө шулуун тарихтортой хөдөлгөөний хувьд хүн болгон хурд тэнцвэр замыг хоохон хугацаа гэдэг мэдж байгаа. Тэгвэл энэ бол уламжлал юм цаа. Ер нь бол тэгээд энэ дунд ангид ингэж бичээд ахлах ангид ийм хэлбэрээр бичдэг. Тэгэхээр дельта хугацааны өөрчлөлтөнд тэр бидний одоо хэмжиж байгаа дельта хугацааны өөрчлөлтөнд түүний нөгөө шилжилт нь ийм бахын тухай байгаамаа. За тэгвэл энийг одоо энэ функцийн тухай бодъё. Тэгэхээр энийг фазыг нь ингээд энийг тэгэхээр бид нар ингэж бичиж болох юм шүү дээ. Энд чи ер нь бол синус p юм байна. Тэгээд p нь өөрөө омега 0 t дээр нэмэх нь p 0 гэсэн ийм хэлбэртэй бичигддэг юм аа математик дээр ийм хэлбэртэй бичигддэг. Энэ бол физик дээр ийм хэлбэртэй бичигддэг шүү дээ. Ер нь бол за энэ 71 байна гэсэн үг. Тэгээд омега 0 t нэмэх нь p 0 анхны фаз байна гэсэн. За одоо энэ зөвхөн эхний бидэнд өгөгдсөн хэсгээр бүгдээ энэ уламжлалыг одоо авч бодъё. За уламжлал гэдэг нь тэр хувьсгчийн зэргээс зэргээр нь үржүүлээ зэргээс нэгийг зэрэг нь үржүүлэх бодлоо эсвэл зэргээс нэгийг хасаад боддог тийм ээ. За одоо бодож эхлэе. T гэвэл y уламжлал гэдэг маань за нэгдүгээрт синус ax дээр нэмэх нь b гэж зөвхөн синус гэсэн функцээс уламжлал авах. Дараа нь a гүрчг нь x нэмэх нь b гэсэн эндээс уламжлал авах. За энийг тэгээд давхар функцийн уламжлалч гэж нэрлэдэг юм тийм ээ. За тэгэхээр одоо эндээс зөвхөн энэ синус гэсэн энэ функцээс авч байгаа учраас синусийн уламжлал косинус ax дээр нэмэх нь b үржих нь одоо эндээс уламжлал авна. Энэ x-ийн нэг зэрэг тэгээс нэгийг хасахлаар x-ийн тэг зэрэг болно. Ямар ч тооны тэг зэрэг бол нэгтэй тэнцвэрдэг учраас a эмгэгч бол a гүржих нь косинус ax дээр нэмэх нь b хэлбэр юм боллоо. За энийгээ бид нар тодорхой тоо мутахгүй гэд бодъё л доо. Жишиж үзье. Тэгвэл жишээ нь энэ бол энд нэг байна. Энэ а-гийн оронд нэг байна гэсэн. Далайц. Нэг синус за энийг ялгахын тулд ингэж ийм функц юм уу гэдэг чинь. Тэгвэл энэний уламжлал нь юу гарах нь вэ гэхээр энэ бидний тохиолдолд далайц том а буюу x нь чинь нэгтэй тэнцүү а буюу омега фаз маань хоёртой тэнцүү. За энэ одоо нэгжийг төрөөрхий ийм байна гэсэн. Тэгэхээр одоо энэ а-гийн оронд 2 косинус
2 x дээр нэмэх нь x ийм функц болж ирэх. За тэгвэл энэ нэгэнд өөрчлөгдөд нөгөө синус байсан функц маань косинус болоод ирлээ шүү дээ. Тэгэхээр энэний график маань ийм график гарах юм байна. За энэ графикийг бүгдээрээ ялгаж таньж задлая. Тэгэхээр нэг тоо бодчиход орхиод байдаг тэр тоо маань чухам хаана юу н хэрэглэх гэдэг юм. Бид нар хэрэгтэй зүйлийн төлөд ажиллах хэрэгтэй тийм ээ. За ногоо өнгөр энэ ногоо өнгө эндээс эхэлсэн байна. За эндээс хараа 1 2 3 гэж байгаа шүү. Энэний одоо том а буюу x нь. За энэний дагуу t энэ үеийн тухай ярина. Энэ сөрөг 1 энд сөрөг 2. Тэгэхээр энэ ногоо өнгөр энэ ногоон бол яг бидний үндсэн y тэнцүү синус x функцийн график юм. Үндсэн функц маань. За улаан болох дээр бидний одоо яг анхны өгсөн функц чинь энэ болох дээр y тэнцүү 1 синус 2x дээр нэмэх нь гэсэн ийм функц. За тэгээ энэ хоёр функцийг уламжлал үзсэн л дээ. Тэгээ уламжлал дээр давхар одоо ялгаа гарах гэдэг. Тэгэхээр үндсэн функц маань бидний өгсөн функц бол үндсэн функц дээр нөгөө энэ x тэнцлийн дагуу шилжилт өгсөн байгаа. Энд нэмэх нэг байна шүү дээ. Тэгээ нэмэх нэг байгаа чинь нөгөө энэ дээр байсан цэг чинь ийшээ шилжсэн байгаа шүү. Нөгөө тэмдгийн эсрэгээрээ шилждэг байгаа. За одоо уламжлал авцсан байгаа маань энэ цэнхрээр. За тэгэхээр энэ бол бидний энэ функцийн уламжлал y штрих тэнцүү 2 косинус 2x дээр нэмэх нь 1 их. За тэгэхээр энэ нөгөө энэ өнгөтэй энэ үндсэн функцийн шилжсэн функцүүдийн дагаас маань энд 1 байсан шүү дээ. Энд ингээд 1 байсан. Тэгэхээр одоо энэ 2 дээр цэнхэр өнгөр болохоор энэ чинь 2 дээр ирсэн. Тэгэхээр энд бол энэ А нь 2 гэсэн. За тэгээ өшөө энэ чинь нөгөө дахиад энд байсан функц чинь өшөө дахиад ийшээ бас юу хийсэн байна? Шилжилт хийсэн байна. За эндээс эцэст нь дүгнвэл уламжлалт гэдэг бол ямар нэгэн функц дахиад нэг хувьсагч өөр нэг хувьсагчаас хэрхэн хамаарч байгааг тооцоход хэрэгэлдэг юм байна. Бидний тохиолдолд энэ y гэсэн энэ хувьсагч бол синус гэсэн функцээс хамаарсан дахиад энэ x гэсэн хувьсагчаас хамаарсан байгаа. За илүү ихийг нарийн дэлгэрэнгүй физиктэй холбоотой мэддэг эзэмшихийг хүсвэл манай сувгийг дагаад цахим онлайн хичээлд хамрагдаарай.